Тэгээ анханасаа хүн өөрийнхөө ямар нэг хийх гэсэн юмыг чин сэтгэлээсээ зорьсон бол дунд нь хизээч ингэж хайж зогсдоггүй. Тэгээ тууштай явж байгаа орхихгүй байгаа энийг л би амжилт гэж үздэг. Түүнээс биш маш их мөнгө олоод ах нь дандаа амжилт гэж бол боддоггүй. Би 2018 онд анх цахим мөнгө крипто гэдэг ойлголтыг сонсч байсан, хүнээс сонсч байсан. Тэгээд бүтгэл үүсгэхэд ингээл мэдхгүй айгүй хэм гарч байгаа. Тэгээд ингээд тэрийг ингээд суралцж явах явцад гадны нэг coin аваад арилжиж үзээд ингээд суралцаад ерөнхий ойлголт аваад орчихсан байсан. Тэгээд тэр үед бол би яг ажиллаа хийж исэн. 19 онд би хүүхдээ гаргаад гэртээ яг сууж байгаа үед Монголын coin гарсан юмсан. Тэгэл би би яагаад энийг ингэ сосоод ингэ хажуугаар өнгөрөөч вэ? Тэр ингэ гараад нэг 4 сар маар өнгөрцөн байсан. Бөө ингэ хөдөлгөөн болчихсон байсан. Тэгэл би маш ихээр ингэж авахын аваад занхын дараад ингэ өөртөө хөрөнгө оруулалт хийгээд ашиг маш их олсон. Ямар ч байсан миний ингэ ажлын хажуугаар ингэ байнга хийгээ явах зүйл нь энэ цахим мөнгө крипто хөрөнгө оруулалт хувьцаа энэ бол ингээд салшгүй миний нэг хэсэг юм байна гэж ойлгосон. Эндээс юу сурдаг вэ гэхээр ашиг болохоос илүү ингээд өөртөө яг ижилхэн сонирхолтой хүмүүстэй найз болдог, ижилхэн сонирхолтой хүмүүст буцаагаа сурсан юмаа заадаг. Тэндээс хүн ингээд зөвхөн юм биш ингээд өөрийнхөө суралцсан юм ингээд хэр хэмжээнд сурж байгаагаа мэдээд оюуны ингээ аюул хөрөнгө оруулалт өөртөө хийдэг. Ингээл би өөртөө хөрөнгө оруулалтуудыг нэмээдсэн чинь миний ингээ өөртөө итгэх итгэл бас аюул юм гэсэн. Хүн өөртөө итгэх итгэлтэй байж дахиад дараагийн ингээ 3 дахь санхүүгийн өсвөрөө би одоо ингээ өөртөө бий болгоё гэдэг ийм бодолтой байгаа. Нэг судалсан юмнаас юм суралцаалаа би ингээл шүүн унтаж чаддаг. Би яг тэгж юмны хойноос яг энэ цахим крипто би яг ингэж сонирхож орсон. Тэгээ ингэж сонирхож орж иж хүн амжилт олдог болохоос биш нэг өдөр ингээд сонирхчоод маргааш нь болиё гэд ингээд хаяад ивэл бас юмд ч хүрдэггүй. Тэгэхээр сонирхсан юмд амар тууштай явж чадсан. Тэр нь миний ингээд өнөөдөр ингээд өөртөө өөрчлөлт хийсний хамгийн чухал гол хөшөөрөм байсан. Аз жаргал мэдрээд сайхан амьдрах гэдэг бол чи өөрчлөлтөө хөшөө улам илүү нэмэгдүүлэх ёстой.